Нутгийн өөрийн удирдлага. Нутгийн өөрийн удирдлага нь нутаг дэвсгэрийн оршин суугчдын сэтгэл хангалуун, сайн сайхан амьдралын төлөө бүхнийг хийх эрхтэй, чадвартай байх тухай асуудал. Нутгийн өөрөө удирдах ёс. Тодорхой нутаг дэвсгэрийн нэгж байгууллага хамт олонны дотоод амьдралын асуудлыг тентхийн эргэд хамт олон нь шууд эсвэл төлөөлөгчөөрөө дамжуулан шийдвэрлэх, эрхлэн хөтлөх, хариуцах ёс. Монгол улсын үндсэн хуулийн 59-р зүйл. 1. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ. 2. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг нээслэл, сум дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, баг хороонд иргэдийн нийтийн хурал байна. 3. Аймаг нээслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлага нь хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох хэрэгтэй.